Энэ төрийн өмчт компаниудтай холбоотой асуудлуудыг энэ засгийн газрын тайлан дээр өссөн харахаар ер нь бол яг л нэг өөр тусдаа төсөв шиг одоо өөрт нь хамааралгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1.1 их 80-ыг зарцуулсан байна. Бусад газруудад зээл өгсөн байна. Бараг 1 их 80-ийн Эрдэнэс одоо төрийн өмчт компаниуд хоорондоо одоо ингээд асар хэмжээний зээлүүд шилжүүлдэг. Эрдэнэс 5-7 жишээл Багнуур, Шивэова зэрэг компаниудад бараг 1 их 80 төгрөгийн ийм зээл урт хугацаатай зээл олгоцсон байна. Эрдэнэс 5-7 нь Богдхан, Төмөр зам, газрын тос боловсруулах дамжуулах хоолой гэд 1 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтын ингээд санхүүжилтийг ингээд хийцэн байгаа. Тэгэхээр энийг сайжруулахгүй бол бид нар ингээд төсөв энд одоо яриад хянж байгаа юм шиг одоо ийм дүрсгээд нөгөө талд нь ийм цорхоо учраас энэ нь өөрөө жоохон утга учир муутай байгаа. Тэгэхээр энэтэй холбогдвол бас нэг асуулт байгаа. Татврын орлогын албан татврын тухай хуулийн 22-9 дээр нэг хувийн хөнгөлт байгаа. Энийг энэ төрийн өмчт компаниуд эдлэхгүй үсттэй. Энэ талаар одоо нэмэлт тодруулга өгөөч. Төрийн өмчт компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бол тодорхой одоо оршин байж байгаа одоо сум орон нутаг аймгийнхаа одоо тодорхой бас зарлуудыг бол хариуцаад явдаг. За энэ бол бас тухайн байгууллагууд бол бас нэлээд зардал өсгөх одоо ийм алдагдал хүлээх одоо ийм нөхцөл байдал бол үргэлжилсээр байгаа. За энийг бид бол одоо энэ батлагдах төрийн өмч компани тухай хуулиар бол одоо нийгмээр одоо зэгцлэхийг бол зорж байна. Тухайн орон нутаг бол одоо энийг бас авч явах боломжгүй гэдэг одоо ийм тайлбар хэлж энийг бол тухайн орон нутгийн төсөв, улсын төсөв суулгахгүйгээр өдий хүрсэн. Одоо ийм одоо зовлон бол байгаа. Энэ төрийн өмчтэй холбоотой ялангуяа эрчим хүчний салбартай холбоотой нэг асуудлууд ингээд ужиграад улам хуримтлагдаад байгаа. Нүүрс холборлолт нь үнийн зохицуулалттай, нүүрс тээврийн хатуу үнийн зохицуулалттай, цахилгаан үйлдвэрлэл, цахилгаан түгээх, дамжуулах нь хатуу үнийн зохицуулалттай. Ингээд энэ эрчим хүчний салбар эдийн засгт өгөөжтэй ажиллах болцоогүй. Уурхай шинжил хөрөнгө оруулалт техникийн асуудлыг толгой Эрдэс Монгол компаниас бусад компани олсон ашигаас тэнд хөрөнгө оруулалт хийж, зээл олгож, ингэж авч чирж яваад. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ? Эрчим хүчний салбарыг либералчлах, чөлөөлөх бодлогын суур асуудлыг л их хурдан шийдээд өгөх хэрэгтэй. Ингээд төрийн өмчийн компаниуд хоорондоо зээл өр авлага үүсгэхийг хоржих хэрэгтэй. Нөгөө талаас нийгмийн одоо үүрэг хүлээхийг хязгаарлах хэрэгтэй. Тэгээ тэр хууль эрх зүйн орчингуудаа хийгээд өгөөч л гэж байна. Их хурлын төрийн өмчийн боловсруулалтын газрын төрийн өмчийн удирдлага зөвсөлт хэлсэн дараа баярлалаа. За бид яг энэ хуулийн өргөн барьж явах үед бол 2023 оны эдийн засгийн үнцгой зөвлөлтүүдийг бол тусгаж долбогд материалыг авчрах гэсэн байгаа. Тэгээ одоо бол 2025 оны энэ төрийн өмчт компаниуд эдийн засгийн үнцгой зорилт төвчнгийн тайланг бол аудитаар баталгаажсны дараагаар нэгтгэхэд гаргачихсан байгаа. Тэгээд энэ мэдээллүүдийг өгье. Тухайлбал 2023 онд 99 хуулийн этгээд байсан. За 2025 онд бол 69 толгой компани одоо хуулийн этгээд 101 компани байгаа. За ажлагчид бол 2025 онд 54.5 мянган ажлагчид байна. За 2023 онд бол 58 мянган ажлагчид байсан. За нийт зардал 2023 онд нэг 17 их 80 орчим төгрөг байсан бол 2025 оны гүйцэтгэлээр 22.6 их 80. За цэвэр ашиг за 2025 онд 1.8 их 80 болсон. Энэ бол бас одоо цэвэр ашиг үзүүлэлт бол буурсан байгаа. За борлуулалтын орлого үндсэндээ 2023 онд 24 их 80 байсан. За 25 онд 25.3 их 80 болсон байгаа. Ер нь бол 25 онд 23 оны үзүүлэлттэй харьцуулах юм бол төрийн өмчт компаниудын маань одоо ашигт ажиллагаа нэлээд буурсан ийм одоо үзүүлэлт байгаа. Энэ бол бас нэлээд олон хүчин зүйлээс одоо хамаарсан гэдгийг онцолж хэлье. За бид 25 оны үзүүлэлтүүдийг саяхан аудитын тайлан нэгтгэж гарсан учраас үзүүлэлтүүрээр нэгтгэгдсэн байгаа. За орон нутгийн өмчт компаниудын хувьд бол үндсэндээ нэг 390 орчим компани байгаа. Эдгээрээс бол одоо 120 орчим нь бол Улаанбаатар хотын одоо харийн орон нутгийн өмчт компаниуд. За орон нутгийн өмчт компаниудын хувьд бол ашиг алдагдлын хувьд бол ерөнхийдөө 50% нь алдагдaltaй 50 орчим хувь нь ашигтай ажилласан байгаа. За орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань бол
одоо нэгжийн хуулиар ер нь орон нутгийн иргэдүүлсэн нийтлэг нийтийн үйлчилгээний өөрөөр хэлбэл нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иймэрхүү одоо чиглэлийн компаниуд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн нийт хичнээн компани яг тоо одоо бүтэн зураглаар нь ярих юм бол энэ маш зөрүүтэй байгаа. Төрийн өмчийн ороо, сангийн яам, нийслэл гэдэг энэ ажил тоолох одоо хянах ажил яагаад ийм эмх цамбраагүй хяналтгүй хөрөөнөөс гарч байгаа гэхээр орон нутгийн өмчийн компаниудыг бол хурлууд аймаг нийслэл сум дүүргийн хурлууд өөрсдөө байгуулж явж байгаа. За гүйцэтгэх мэдлийн хүрээнд ярих юм бол засгийн газар өөрөө байгуулж явж байгаа. За тэгэхээр энэ хууль гарах юм бол орон нутгийн өмчийн компаниудыг байгуулахыг улсын хур шийднэ. За энэ хууль гарч иж энэ бүх компаниудыг зэгцлэх гэдэг. Одоо зөвхөн сая төрийн өмчийн орооноос хэлж байгаа энэ төрийн өмчийн 69 компани дээр зөвхөн хөрөнгийн аваад үзэх юм бол 60 их 80 төгрөг гэж байгаа. Энэ гэхдээ балансын хөрөнгө. Балансын хөрөнгө шүү. Төрийн өмчийн нэг том гэж байгаа 69 компани 60 их 80 төгрөгийн хөрөнгийн тал нь авлага өөр төлбөр байгаа. Төрийн өмчийн компани энэ өөр төлбөр нь дотоодын нийт бүтээгдэхүүний төрийн өмчийн компаниудын энэ зардал бол улсын төсвийн нийт зардлын 72% эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс бид их хурлд орж ирж батлагддаг төсвөөс гадна их хурлаар ордоггүй улсын төсвийн 4/3 дүүх зардал төрийн өмчийн компаниуд дээр явж байгаа. Тийм учраас энийг парламентын буюу ард түмний хяналтанд энэ батлагдах байгаа хуулиар оруулж ирэх гэдэг. Жил болгон тайлан санхүүгийн тайлан гүйцэтгэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг улсын их хурлд яг гүйцэтгэлтийн тайлан сонсдог шиг сонсдог болох гэж байгаа. Тийм учраас 2-3 төсөвтэй байна.